Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Улсын их хурлд иргэн мэдүүлсэн газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр эдийн засгийн байнгын ороонд шилжүүлсэн. Эдийн засгийн байнгын ороо 2026 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаараа дээр хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Улсын их хурлын гишүүдээс асуулт санал гараагүй бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусгасан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг та бүхэнд хөргүүлсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх эдийн засгийн байнгын орооны танилцуулгыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.